Энэ өдрийн мэндийг хүргэе. Зарим хүмүүс хэлийг хурдан сурдаг. Зарим хүмүүс болохоор сураад хэлэн сайжирдаггүй. Шалтгаан нь юунд байна? За, тэгэхээр хэл сурдаг авиас гэж байдаг юм уу? Хэл сурдаг авиас гэж байдаг. Тэгэхдээ авиастай хүн болгон сурдаггүй. Авиасгүй авиас байхгүй хүмүүс ч гэсэн бүгдээрээ хэл сурдаггүй гэсэн үг биш. Нууц нь юу вэ? За, би нэг сонирхолтой хэл сурах талаар шеэрлий. За энэ харуулъя. Learning language should not be raised to fluency. За хэл сурна гэдэг нь болох юм бол маш хурдан хэлээрээ ярьдаг болчихыг хэлэхгүй. You have got to enjoy the process, learning new words and making new connections. Хэл сурах процессд нь чи дурлах хэрэгтэй. Don't get frustrated with yourself. Take things slow and have fun with it. Хизээ хамгийн хэлийг хурдан сурдаг юм бэ? Хизээ хэлийг хамгийн амархан сурдаг юм бэ гэвэл хэл сурах гээд нөгөө хэл сурах гээд тийм ээ сурах явцдад төрж байгаа баяр хөөрөөс чинь хэл сурдаг гэсэн үг. Окей. Амархан хэл сурахгүй сайжрахгүй байна гэж муурлаж бухимдахын оронд хэл сурж байгаа чинь өөрт чинь сонирхолтой байвал хэл сурна гэсэн үг. Окей. За тэгэхээр энэ бол ерөнхийдөө өнөөдөр миний хэлмээр байгаа зүйл байна. За тэгээд ахаад нэг чухал зүйл бол саглаг бат. Саглаг бат бол ерөөсөө маш чухал. Тэгэхээр хэл сурах гээд хичээж байгаа бол нэг өдөр асар их зүйл хийгээс илүүгээр тогтмол хийхийг хичээгээрэй. Би яг л тэр зүйлийг энэ видеогоор хийх гэж хичээж байгаа. Энэ видеогоор ерөөсөө бид нар ном уншина. Wonderful Wizard of Oz Маргад эртний орон гэсэн номыг их хэл дээр нь хэлбэршуулаагүй байдлаар нь уншиж байх зураа англи хэл чинь сайжрах болно. Окей. За үүнийг би бодлоо. За тэгэхээр бид нар аль хүртэл хамгийн сүүлд хаана хүрснээсээ үзье. За. За тэгэхээр энд бок дээр үзээд яасан байгаа. За энэ дэсгэлээ. When Bok saw her silver shoes, he said, "You must be a great sorceress." Sorceress гэж үгсийг өмнөх жилдэр үлрэл үзсэн. Эмэгтэй шийдтэн гэж байгаа. За энэ Бок болохоор түүний мөнгөн готлыг хараад таач агуу шийдтэн байхаас гарцаагүй дээ гэж хэлсэн байна. Яасан гэдгсэн чинь. Because you wear silver shoes and have killed the wicked witch. Яг тэгэхээр таавал мөнгөлөг өнгийн гутал өмсдөг юм байна. Тэгээд хорон шулмыг бол алж чадсан. Besides, you have white in your frock. And only witches and sorcerers wear white. За нэмж хэлэхэд та хувцсан дээрээ, даашинз дээрээ цагаан өнгөтэй байж штий. Зөвхөн шулмнууд болоод шидтэнгүүд л цагаан өнгийн хувцас өмсдөг. За энэ улсад болохоор өмнөх бүлгийг үзсэн бол Манчкинчуудын гэдэг нэг одоо хүмүүсүүдийн орон байгаа. Энэ улсад болохоор бүх одоо нэг одоочууд Манчкинчууд нь бүгдээрээ хөх өнгийн хувцас өмсдөг байгаа. За тэгэхээр Доротиг цагаан өнгийн хувцас өмссөн охин тэгээд шулмыг дийлцсэн болохоор маш их хүндэтгэж байна. За энийг харъя. My dress is blue and white checked, said Dorothy, smoothing out the wrinkles in it. Okay. За миний даашинз бол бүх өнгөтэй дээрээ зүгээр тийм цагаан дөрвөлжингүүттэй. Гэт Дороти хэлээд хувцсныхаа хунрааг нь ингээд тэгшиллээ. It is kind of you to wear that. Said Bok. За үүний чинь энийг өмсөх нь бол үнэхээр бас илдэг байна. Яагаад гэхээр тийм ээ? Blue is color of the Munchkins and white is the witch color. За
Хүүхэнг бол манчкинчүүдийн өнгө, цагаан өнгө болохоор шулмын өнгө. So we know you are friendly witch. Тэгэхээр бид нэр бол өөрийг чинь найрсаг шулам юм а гэж мэдэж байна. За нэг харъя. За энэ дээр бид нэр болохоор үзэхдээ seem гэсэн үгийг одоо үзье. За seem гэдэг нь бол юу гэсэн үг юм бэ гэхээр энэ тайлбар нь харъя. Look-тэй бол нэг төстэй заяа. Look бол харагдах гэсэн үг. За жишээлбэл гадаад төрх гэсэн үг, physical appearance. Jack doesn't look very well. Okay? Jack энэ сайнгүй харагдаж байна. I think he's working too hard. Тэр дэндүү хэцүү хичээгээд байгаа юм шүү. Seem гэх юм бол санагдах гэсэн. Тэгэхээр харагдах look, seem бол санагдах. I've spoken to her partner twice and he seems very nice. Okay? За би түүний найзтай нь бол 2 ч удаа ярьсан. Тэр давгүй санагдсан байна. Тэгэхээр санагдах гэсэн үг маань яаж орж байгааг харъя. Dorothy didn't know what to say to this. For all the people seemed to think her a witch. За, Dorothy бол үүнд нь юу хэлхээ бол мэдсэнгүй. For гэдэг нь болох энэ дэр ямар утгатай юм бэ гэхээр because гэсэн үг. За, яа because юм бэ гэхээр because гэсэн үгийг тийм ээ. Учраас гэсэн үгийг яг үнэндээ бол 3 9 11 өөр янзаар хэлж болдог. Тэ? Because of, due to, through, given, by virtue of, on account of, thanks to, since, as, in a view of, out of, for. Тэгэхээр бичиж байх та тийм ээ. Эсвэл энэ дээр уншиж байх та because гэсэн үгийг их хэрэглээд байх юм бол 11 янзаар ашиглаж болно. Үүн дундаас хамгийн ерөнхийдөө formal тийм ээ ажил хэрэгч байдлын хэрэглээ нь бол for. Учраас гэсэн үг. За тэгэхээр Dorothy үнд нь юу хэлхий мэдээгүй. Яагаад гэвэл all the people seem to think her witch. Бүх хүмүүс түүнийг шиттэн гэж бодоод байх шиг байна. Тэ? Бодоод байх шиг байна. And she knew very well she was only ordinary little girl who had come by chance of a cyclone into a strange land. За ямар охин юм бэ гэхээр тэр нэг зүйлийг бол маш сайн мэдж байсан. Ямар зүйлийг мэдж байсан юм бэ гэхээр за эндээс нь эхлээд үзье. Хууль салхины одоо тохиолоор дамжуулаад хачин газар ирж гисэн жижигхэн нэгэн энгийн охин гэдгээ тэр маш сайн мэдж байсан гэсэн. Okay? За яа. When she had tired watching the dancing, Bock led her into the house, where he gave her a room with a pretty bed in it. За тэгээд нөгөө Dorothy охин маань болохоор үжигийг хараад гээд бүр ядарчихсан үед нь нөгөө нь бол үед нь шүү. Үед нь Bock түүнийг байшин руу дагуулж оруулаад байшинд нь болохоор тэрээр түүнд нэгэн хөөрхөн ортой өрөөг өгсөн байна. За, the sheets were made of blue cloth, and Dorothy slept soundly in them till morning with Toto curled up on the blue rug beside her. Okay. За, тэгээ даавнууд тийм ээ, даавнууд нь болохоор хөх өнгийн одоо материалаар хүүхэнгийн давуугаар хийгдсэн байж Dorothy болохоор тэр дотор нь болохоор өглөө болтол нам онцлаа. Okay? Dorothy бишээ Toto нохой нь болохоор хүүхэнгийн одоо нөгөө хийрсэн дээр хажууд нь ингээд цагиргалаад өглөө болтол нам онцсон байжээ. She ate a hearty breakfast and watched a wee munchkin baby who played with Toto and pulled his tail and crowed and laughed in a way that greatly amused
Dorothy. За энэ хамт өгүүлбэрийг харъя. За шинэ өгүүлбэрийг харъя. Hearty гэвэл уяг гэсэн үг. Уяг. Okay. Wee гэдэг нь болохоор жижигхэн гэсэн үг. Жаахан гэсэн. Өөдсгөн гэсэн. Өөдсгөн. Crow гэдэг нь болохоор ингээд өхөөрдөх гэсэн үг. Хөрдөх. За amuse гэвэл болохоор хөгжөөх гэсэн үг. За тэгэхээр үзье. За Dorothy болохоор нэгэн уяг өглөөний цайг идээд за нэг жижигхэн өөдсгөн жижигхэн мунчкины хүүхдийг бол харсан байна. За ямар хүүхдийн байсан бэ гэхээр мунчкины жижигхэн хүүхд нь болохоор Dorothyг бол үнэхээр их хөгжөөхөөр тийм инээдтэй. За тэгээд Тототой тоглоод Тотогийн чихнээс нь сүүлнээс нь татаад Тотог өрдөөд байсан тэр жижигхэн инээдэн хүртэл Dorothyг хөгжүүлсэн тэр жижигхэн Munchkin-ийн хүүхдийг болохоор Dorothy харсан байна. Окей. За ихээр би ингэж орчуулахдаа болохоор яг одоо нэг мэрэгжлийн орчуулагч шиг ингэж орчуулахаас илүүгээр яг ном уншихдаа би ямар надад зураглал төрдөг вэ тэрнгээр нь орчуулж байгаа шүү. Тэгэхээр та бүхэн болохоор намайг ингэж ард урд нь ингэж олон дахин давтаж орчуулдаг ерөөсөө ойлгоорой. Гэт бол уншихдаа ямар зураглал бууж вэ тийм ээ? Яаж ойлгох уу гэдгийг харуулж байгаа шүү. За яг нарийн Toto was a fine curiosity to all the people, for they had never seen a dog before. За ихэд нөгөө нэг ухраас гэсэн үг гарч байна тийм ээ. Тото бол үнэхээр одоо бүх хүмүүст бол хачин сонин зүйл байсан байна. Хачирхалтай зүйл байсан байна. Яагаад гэвэл тэд нар нохойг харж байгаагүй юм байна гэсэн. Okay. Past perfect-ийг анзаараарай. How far is it to the Emerald City, the girl asked. За, маргаат эртний хүртэл хэр хол вэ гэсэн чинь. I do not know, answered Bock gravely, for I have never been there. За энэ дээр нь gravely гэдэг нь болохоор яг нэлээд тийм чухал байдлаар гэсэн үг. За тэгэхээр би энэ дээр gravely гэдэг юу тайлбарламаар байгаа юм бэ гэхээр ер нь бол тэмдэг нэрийн араас нь ly залгах гэх юм бол байтгшүү өгүүлбэр буюу тиймэр, иймэр, тийм байдлаар гэсэн байдлыг ордог. Жишээ нь энэ дээр болохоор perfectly гэвэл төгс байдлаар, loudly гэвэл чангаар, quickly гэвэл хурднаар, easily гэвэл амархнаар. Бод яаж хариулсан бэ гэхээр бог болохоор нэлээд тийм чухаллаар би мэдэхгүй. Учир нь би тэнд байгаагүй юм байна. За тэг өөрсдөө хэмзээ. It's better for people to keep away from Oz unless they have business with him. Unless they have business with him гэвэл Ozтой ямар нэгэн хэрэг бизнес тийм ээ ажил хийх гээгүй юм бол хүмүүс Oz-оос зай барьсан нь дээр байдаг юм. But it's a long way to the Emerald City and it will take you many days. Okay. За маргаат эртний хот хүртэл болохоор удаан хол зам байна. Урт зам дуулна. Тэгээд чамаас бол олон өдрийг бол шаарднаа тийш очих гэж. Take many days гэвэл олон өдөр болно. The country here is rich and pleasant, but you must pass through rough and dangerous places before you reach the end of your journey. Okay. За тэгээд энэ тхийн газар бол баялаг, сайхан. Гэхдээ чи биш тийм ээ. Хатуу аюултай газруудаар туулж байж аяллахаа төгсгөлд хүрэх болно. This worried Dorothy a little, but she knew that only the great Oz
could help her get back to Kansas again. So she bravely resolved not to turn back. За үүнийг энэ болохоор дооротыг бол жоохон санааг нь бол зогнуулсан байна. Гэхдээ тэр бол мэдсэн байна. Нэг зүйлийг мэдсэн. Юу мэдсэн бэ гэхээр ганцхан агуу оозл түүнд Канзас руугаа эргээд очихт нь туслана, чадна гэдгийг мэдсэн байна. Тийм болохоор тэр зоригтойгоор шийдэх гэсэн үг шүү, шийдэх гэсэн үг. Зоригтойгоор буцахгүй, эргэж буцахгүй гэдгийг бол шийдсэн байна, тийм ээ. Замаасаа буцахгүй гэсэн шүү. Замаасаа буцахгүй гэдгийг шийдсэн байна. За. She bade her friends goodbye and again started along the road of yellow brick. За bade goodbye гэдэг нь болохоор баяртай гэж даллах гэсэн үг тийм. Bade her friends goodbye. Найзууд руугаа баяртай гэж даллаа. За би along гэж үгийг тайлбарламаар энэ дээр. За along гэдэг бол ерөнхийдөө бол жижигхэн энэ өгтөр өгөөдийн нэг. Жишээ нь across гэвэл хөндлөн гулт. Through гэвэл нефт. Around гэвэл тойроод. Along гэвэл дагуу гэсэн. Мар нэгэн зүйлийг дагаж явах гэсэн үг шүү. Яг үнэндээ along гэсэн үгээр бол ер нь дагах гэсэн утгаа хадгалаад олон юм phrasal verb буюу холбоо үгнүүд бол байдаг. Бүгдээрээ ерөнхийдөө бол дагах тийм ээ дагаж ирэх гэсэн утгатай. Get along гэвэл тийм ээ найрсаг харилцаатай байж байх. Invite along гэвэл хин нэг урих. Jog along гэвэл дагаж гүйх. Play along гэвэл хамт тоглох гэх юм тийм ээ. Ер нь бол дагалдах, хамт явах гэсэн үг. За тэгээд тэр болохоор нөгөө шарт хоосон замаараа бол had гээд явж эхэллээ. When she had gone several miles, she thought she would stop to rest. And so she climbed the top of the fence beside the road and sat down. За тэгээд тэр болохоор нэлээд олон миль явсан үедээ тэр нэг амрах гээд нэг зогсъё гэж нэг бодсон байна. За энэ дээр гарч байгаа would нь юу гэсэн утгатай юм бэ гэвэл англи хэлний туслах өглөөг. За би would-тэй холбоотой нэг зүйл жоохон тайлбарлая. Ерөнхийдөө бол will гэсэн ирээдүйд цагийн үгийг болохоор өнгөрсөн болгож хувиргаж ашигладаг. Жишээ нь will you help me? Гэмээр would you help me гэж тийм ээ. He won't help me. He wouldn't help me. I will help you. I would have helped you. I will help him. I would have helped him. Гэх мэтээр яг нөө өнгөрсөн байдлаар хувирдаг гэсэн. Тэгэхээр тэр болохоор ер нь амрья нэг амрах гэж зогсё гэж бодсныг нь харуулж байна. And so she climbed to the top of the fence beside the road and said. За тэгээд тэр болохоор хашааны тэр дээр хүртэл нь замын хажууд би хашааны дээр хүртэл нь авирсан байна. Дээр нь суусан чинь юу харагдсан байна харъя. There was a great cornfield beyond the fence. За нэг тийм эрдэнэ шишийн тийм талбай харагдсан байна. Beyond гэдэг нь болохоор одоо нөгөө хашааны цаана эрдэнэ шишийн талбай харагдсан байна. Not far away she saw a scarecrow. За холгүйхан тийм ээ. Тэр мануухай харсан байна. Scarecrow бол мануухай. За ер нь бол ямар мануухай юм бэ гэхээр хүний дүрстэй шуунуудыг айлгах гэсэн мануухай гэлдэг. За the placed high on the pole. За тэгэхээр энэ ер нь англи хэлэнд ингээ уншиж байхад ингээ таслал тавиад тэгээд ингээд эзэн биегүй юм үйлдвэрүүд гарч ирвэл би нэг яаж ойлгохыг бол харуулъя. За үүнийг бол positive гэж хэлдэг тийм ээ. За тэгэхээр энэ нь болохоор урд гарч ирж байгаа нэр үгээр тайлбарладаг үг. Энийг бол positive гэдэг. Жишээ нь Edison гэж үгийг болохоор тайлбарлахдаа inventor of the light bulb гэдэг нь болохоор тий гэрлийн одоо нөгөө чийдэнгийн гэрлийн лампын
Аа зохион бүтээгч болох Эдисон нь Америкийн агуу зохион бүтээгч юм байна шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ гарч ирж байгаа энэ таслалын араас нь гарч ирж байгаа болохоор Scarecrow-ыг тодорхойлж байгаа гэсэн үг гэсэн, тийм ээ. Тэгэхээр эндээс нь ардлаас нь гэж ойлгоё. Тэгэхээр шувуунуудыг, тийм ээ. Шувуунууд боловсрсон эрдэнэ шишнээс зайлуулахын тулд модон дээр өндөрт өлгөгдсөн тэр манухайг тэр Дороти маань харлаа гэлгүй те. Тэгээд үзье. Тэгэхээр ингээд харагдаж байна тийм ээ. Одоо энэ нэг Scarecrow маань гэдэг. Тэгж байна. За. Харагдах ба. Энэ дэр дүрслийг харъя. Dorothy. Энд ингээ хашаан дээр нь авираад ингээ харсан чинь юу болсон байна? Dorothy leaned her chin upon her hand and gazed thoughtfully at the scarecrow. Энэ Dorothy маань болохоор шанаага тулаад тийм ээ. Шанаага гарн дээр ингэж тулаад бодлогошроггүйгээр мануух руу харлаа. Its head was a small sack stuffed with a straw with eyes, nose, and mouth painted on it to represent the face. Энэ толгой нь болохоор нэг жижигхэн шуудаа байсан байна. Тэр шуудаа нь болохоор сүрлээр ингэж дүүргэсэн шуудаа байсан байна. Энэ шуудаа нь болохоор нүүд, хамар, аамыг ингээ дээр нь зурчихсан. Зурсан нь болохоор царайг ингэж илтгэх гэж зурсан байна. Цаана ингээ хэрээнүүд ингээ явуулах. Нэлээд хөөрхөн зурсан байна. An old pointed blue hat. Малгай хэлж байна тийм ээ. Хуучин дээрээ шовх үзүүртэй малгай. Энэ малгай нь болохоор belonged to some munchkin. Нэгэн munchkin-ы байсан малгай байсан байна. Was perched on his head. Тавих гэсэн. Perch гэх тавих. Толгоон дээр нь ингээд хуучин малгай тавьчихсан. Rest of the figure was a blue suit of clothes. Бусад хэсэг нь болохоор юу байсан бэ гэхээр ингээд хүүхэнгийн хослол байж worn and faded. Тэгээ элэгдэж ганцсан юм уцсан байна. Тэр нь болохоор бас л сүрлээр ингээд дүүргэсэн байж. On feet were some old boots with blue tops. Энэ гут хөлд нь болохоор хуучин гутал хийсэн байна. Such as everyone wore in this country. Хүн болгоны өмсдөг юм гэсэн байна. And the figure was raised above the stalks of corn by means of pole stuck up its back. By means of гэдэг нь юу гэсэн юм бэ гэхээр ерөнхийдөө энэнгээр дамжуулж энийг ашиглаад гэсэн үг. Тэгэхээр жишээ нь энэ дээр нүг харъя л да. Энэ хүн бол энэ модыг ашиглаад чулууг хөдлөглөө гэвэл the man is moving a big stone by means of stick. Тэгэхээр by means of гэвэл ашиглаад дамжуулаад гэсэн утгатай. Тэгэхээр энэ figure гэдэг нь болохоор энэ нэг бие маань тийм ээ. Энэ манухагийн бие маань болохоор эрдэнэ шишийн эрдэнэ шишийн тэр мөчр дээгүүр нэгэн тийм урт саваа модоор нуруунд нь ингэж тогтоогоод өндөрт байрлуулсан байжээ. Өргөгдсөн байж. Окей. Тэгэхээр энэ түрээд хэлээд зогсъё. Хамт уншсан та бүгдтэй баярлалаа. Тэгээд энэ номны цоврал ерөнхийдөө бас хэрэг болж байх юм бол комент бичиж үлдээгээрэй. See you guys next time.